За тэгэхээр процессинг схем гэж юу вэ? Энэ нь таны амьдралд болон ажилд хэрхэн үр ашиг өгдөг вэ гэдэг талаар хэдүүлээ баг зэрэг авч үзье. За тэгэхээр миний хувьд одоогоос 6 жилийн өмнө анхныхаа процессинг схемийг боловсруулж байснасаа хойш процессинг схемтэй холбоотой ISO стандартууд, за мөн түнчлэн олон төрлийн төслүүд дээр үүнийг хэрхэн үр ашигтайгаар хэрэгжүүлэх вэ гэдэг судалгааг нэлээд хийж үзсний үндсэн дээр та бүхэнд ерөнхийдөө процессинг схем боловсруулах энэхүү аргачлалыг хүргэж байгаа юм аа. За тэгэхээр энэ аргачлалыг та хэрэглэснээрээ ямар давуу талыг өөртөө авах вэ гэхээр танаа байгууллага дээр ингээд өдөр болгон гараадаг, хийдэг энэ алдаануудыг та нэг цаасан дээр бүгдийг буулгаж байгаад олж илрүүлэх боломжтой. За мөн түнчлэн хэрвээ таны ажил жоохон уйлдаагүй, өөр хоорондоо жоохон авцалдахгүй байвал тэр болгоныг ингэж процессинг схемд оруулаад холбогдох хүмүүст нарийн тайлбарлаж харилцан ойлголцоход ашиглаж болно. За мөн түнчлэн байгууллагуудад байдаг олон 10 хуудастай байгууллагын журам байна. За тэдгэрийг зөвхөн нэг хуудсанд багтааж маш ойлгомжтой байдлаар цэгцтэй харах боломжтой байдаг. За эсвэргээрээ та анхныхаа журмыг боловсруулж байгаа бол тэр журмаа эхлээд процессing схемд оруулж агаад дараа нь задалж бичвэл журам маань илүү ингэж хоорондоо уялдаа холбоотой авцалдаатай юм бодит журам болж өгдөг байгаа юм аа. За тийм учраас та байгууллагынхаа удирдлагын тогтолцоог сайжруулах, илүү боловсронгуй болохын тулд процессинг схем гэдэг энэ аргачлалыг хэрэглэх нь илүү оновчтой юм аа. За ISO стандарт, PMBOK гэх мэт бүх энэ олон улсын стандартууд энэ процессинг схем, за схемчлэх энэ арга техникийг ашигласан байдаг. За гэхдээ энийг бол санаагаараа боловсруулах тодорхой арга техник, онлын мэдлэгийг ашиглаж боловсруулах хоёр бол хоорондоо маш их ялгаатай байдаг байгаа. За манай энэхүү санал болгож байгаа онлайн хөтөлбөрийн хувьд юугаараа давуу талтай бай гэхээр ерөнхийдөө танд процессинг схем боловсруулахтай холбоотой жишээг харуулах болно. За жишээн дээр бид нэр илүү задалж ямар арга техникүүдийг хэрэгжилж болдог вэ гэсэн үндсэн 5 аргын талаар нэг бүрчлэн авч үзэх болно. За энэ 5 аргыг авч үзсний дараа та процессинг схемээ ямар үе шатанд боловсруулах вэ буюу процессинг схем боловсруулахын өмнө та бэлтгэл ажлыг яаж хангах вэ? За боловсруулж байх явцад ямар зүйлсийг хийх вэ? За боловсруулсны дараа олон хэрэгтэй практик аргачлалуудыг та сурах болно. За эдгээр мэдлэгийн үндсэн дээр та 6 төрлийн манай практик жишээн дээр процессинг схемийг боловсруулж өөртөө энэхүү ур чадварыг суулгах болно. За мэдээж та тэрхүү 6 схемийг боловсруулад бидний энэ заасан онлайн болон практик мэдлгүүдийг эзэмссэний дараа өөрийн байгууллага дээр энэхүү аргачлалыг нэвтрүүлэх, удирдлагын тогтолцоог нь илүү боловсронгуй болох тал дээр илүү оролцоотой ажиллана гэж би бодож байна. За ингээд та бүхэнд хүссэн газраасаа утсан дээр компьютероос хаанаас ч үзэж болдог. За мөн түнчлэн ингээд ганц үзээд өнгөрдгөө ухрааж давтаж үзэж болдог, шөн үзэж болдог, өглөө үзэж болдог, за 0-д үзэж болдог, цайны цагаараа үзэж болдог. Онлайн хэлбэрээр энэхүү хичээлийг хүргэж байна.